Энэ болвол бидний бодит байдал. Харин Бурхан биднийг энэ хэвэнд нь үлдээхийг хүсэхгүй байна. Бурхан бидний хүсэл мөрөөдөлтэй байхыг хүсдэг. Хүсэл мөрөөдөл биднийг урамшуулж, баярлуулж, догдлуулж, бас тэмүүлүүлж түүнийхээ төлөө ирч хүч, зориг, шийдвэр гаргах тэр байдалд биднийг хүргэх болно. Амен. Би танаас асуумаар байна. Та хүсэл мөрөөдөлтэй юу гэж? Байхгүй бол хүсэж мөрөөд. Одооноос хүс мөрөөд юу хүсэж мөрөөдөж болох вэ? За хоёроор болоод та нэг бие биендээ нэг хүсэл мөрөөдлөнийг хуваалцтай. Ямар хүсэл мөрөөдөл байна танд? Юу хүсэж мөрөөдөж болох вэ? Магадгүй та яг юу хүсэж мөрөөдөхөө мэдэхгүй байж болох юм. Хажууд хүнээсээ сонсоод нэр би яагаад ингэж мөрөөдөж болохгүй гэж бас бодож магадгүй шүү дээ, тийм. За бие биендээ ярьда та юу мөрөөдөж байна? Яамаар байна? 2018 онд та юу хүсэж мөрөөдөж болох вэ? За 18 оныг амьд бид өнгөрөөчмөр байна гэж хүсэж мөрөөдөж болох юм. Өөр юу мөрөөдөж ийн гинэ? Танд хүсэл мөрөөдөл байна. Мөрөөдлөө та боддоо. Тэгээ хажууд хүн дээр нэг хэлдэ нэг урамтайхан шиг. Бидэнд нэг байдаг том асуудал маань юу вэ гэхээр бидэнд байдаг нэг том асуудал маань бидэнд мөрөөдөл байдаггүй байгаа байхгүй юу? Бидэнд байдаг асуудал маань мөрөөдөл байдаггүй байдаг. Бидний мөрөөдөлгүй байдаг бид нар. Тэгээд яадаг вэ гэхээр зүгээр одоо ногоогоо тарина, хавар болохоор ногоогоо тарина. Тэрний өмнө яах вэ? Жохон бэлтгэлээ, өрнөш юм хийх одоо тэгээд 5-10 цаасаа бацаана. Тэрний өмнө цагаан сар байгаа. Цагаан сарыг одоо яаж нэг аятайхан давдаг юм байгаа юм. Гэх мэт л зүйл байдаг. Энэ бол мөрөөдөл биш. Энэ бол өдөр тутмын амьдрал. Та мөрөөдсөн ч яг энэ замаар туулан явах болно. Харин мөрөөдөл гэдэг бол зүгээр л явдаг замаа өөрчлөх байхгүй юу? Зүгээр л өнгөрөөдөг он жилээ арай онцлогтой болгох явдал бол мөрөөдөл гэж хэлж болно гэсэн үг. Тэгвэл 2018 онд та мөрөөдөлтөө Солонгос явж 2 сар ажиллаад хүмүүс 8 сая төгрөг хийж ирж гин гэж байна. Яагаад тэрийг бид мөрөөдөж болохгүй гэж? Мөнгөний тухай ярихаар бас арай өөр болж байна. Тэгэхээр мөрөөдөл гэдэг бол бид зүгээр л өнгөрсөн жил 17 онд туулан өнгөрөөсөн явсан тэрэн шигэ 18 оныг өнгөрөөхгүй өөрчлөё гэдэг бодол санаа гэж ойлгож болно гэсэн үг. Ямар нэгэн зүйлийг өөрчлөе гэсэн бодол санаа гэсэн үг. Тийм учраас би таныг 2018 онд өөртөө мөрөөдөл тавиасаа гэж ингэж хүсэж байна. Ер нь бол ганцхан жилийн мөрөөдөл гэдэг бол жижигхэн л дээ. Тэгээ бид нар жоохон том юм мөрөөдөх хэрэгтэй. Жишээ нь 2020 он гэхэд эсвэл 2025 он гэхэд энэ төр гэж жоохон том юм тавьж мөрөөдөн шүү дээ. Та надтай санал нэг байна уу? Та надтай хамт байна уу? За би тэгвэл танаас нэг юм асууя. Өнгөрсөн жил таны хувьд та юуг хүсэн мөрөөдсөн, төлөвлөсөн, хүрж биелүүлсэн он байваа? Өнгөрч байгаа энэ 2017 онд та юуг мөрөөдөж, түүндээ хүрэх гэж яаж төлөвлөж, тэгээ түүндээ хүрэхийн тулд юу хийсэн бэ? 17. Та өөртөө бодоорой. Ер нь яг 17 онд та яг мөрөөдсөн үү? Ямар нэгэн зүйлийг. Тэгээ тэрнийхээ төлөө ямар нэгэн төлөвлөгөө гаргасан уу? Тэгээ төлөвлөснийхээ дагуу ямар нэгэн зүйл хийсэн үү? онд 17 онд байснаас илүү сайн байхаар шийдээсэй гэж ингэж хүсэж байна. Яагаад гэвэл би өөр аав хүн, эцэг хүн. Миний өөр хүүхэд хүсэл мөрөөдөлгүй, урам зориггүй, тэгэл нэг сургуультай явсан төдий болоод л, гэрийн даалгавраа хийсэн төдий болоод л, тэгээд байж ивэл би түүнийг харахтаа миний дотор харцгандаг ямар нэгэн зүйл бүтэхгүй болохгүй байгаа мэт санагдаж эхэлдэг.
Яагаад гэвэл миний хүүхдүүд зөвхөн ингийн тулд амьд байгаа биш байхгүй. Тэд илүү сурч, тэд илүү боловсрч, тэд ирээдүйд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Би нэг чухал зүйлд итгэдэг. Хүнд ямар боломж байна? Хүнд ямар сурч мэдсэн зүйл байна? Тэр зүйлийг нь Бурхан заавал ашигладаг гэдэгт би итгэдэг. Би дахиад хэлье. Хүн ямар нэгэн зүйлийг сурч мэдсэн бол тэр зүйлийг нь Бурхан заавал ашигладаг. Хэрвээ та жоохон ч гэсэн англи хэл мэддэг бол тэрийг чинь ашиглаад Бурхан танд ивэлийг нээж өгөх болно. Эсвэл хэрвээ хүн жоохон ч гэсэн одоо юу гэдгийг техникийн мэдлэгтэй бол тэр мэдлэгийг нь ашиглаад Бурхан илүү сайн сайхан амьдрах боломжийг нээж өгдөг. Харин хүн ерөөсөө сурахгүй, боловсрохгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй болвол Бурхан одоо нэрээ ивэгээд яаж ивэх юм бэ? Би нөгөө онгой байдаг үстэй тий. Нэг хүн Бурхан минь ээ, та надыг үнэхээр баяжуулж өгөөч. Та надад хайртай гэсэн та намайг үнэхээр элбэг дүүрэн амьдруулж өгөөч. Би яахаараа ийм гачуу дутуу амьдрдаг юм бэ? Би өөр амьдрмаар байна Бурхан, та надад хайртай гэсэн яасан бэ гэл. Баян ингэ залбирдаг. Бүр сүлдээ аргаа урахтаа Бурхан тэгсэн гэв үст. Хөөш чи үгүй ядахтай гараад нэг суглаа авчаач гэж. Тэг хүн ямар нэгэн зүйл өөрийнхөө төлөө хийх үед түүнийг нь ашиглаж Бурхан хүнийг амжилтанд хүргэдэг байхгүй. Тийм учраас бид байгаа нөхцөл байдал болгондоо гэр орондоо, ажил төрөлдөө, амьдарч байгаа орчиндоо бид ямар нэгэн зүйлийг өөрийнхөө зүгээс хичээл зүтгэл гарган хийж явах хэрэгтэй. Хинч хий гэж хэлээгүй байсан ч тэр зүйлийг та хий. Тэр зүйлийг чинь ашиглаж Бурхан та бүгдийг өргөмжлөх болно. 18 он үнэхээр таны хувьд эзэн дотор түүний сайн сайхны төлөө тийм ээ би ямар нэгэн зүйлийг хий гэсэн шин сэтэл, шин санаа, шин хүсэл тэр чин сэтгэлээр дүүрэн он байх болтугай таны хувьд. Тэгээд та ямар нэгэн зүйлийг ямар нэгэн үр ашиг ингэчих юм бол намайг хүн хараад шагнах юм болов ингэх юм болов гэж бодохгүйгээр хийхэд тэр хийсэн зүйлийн чинь төлөө Бурхан та бүгдийг үнэхээр өрөөх болно. Үнэхээр шин амжилт, шин сайн сайхан зүйлийг хүртсэн тийм он байх болтугай гэж өрөөж. Зарим хүмүүсийн хувьд А зүйлийг хүсэн мөрөөдөж А зүйлийг хүсэн мөрөөдөж байгаа мөртлөө Б зүйлийг төлөвлөж тэгээд В үр дүнг хүртэж амьдардаг. Ойлгож байна уу те? Нэх гоё амьдрмаар байна гэж ингэж бодож байгаа юм. Тэгсэн байж нэх гоё амьдралын төлөө биш юм төлөвлөдөг. Тэгээд үр дүнд нь муухан амьдрал хүлээж авдаг. Тэгээд амьдралдаа сэтгэл хангалуун биш. Ийм байдаг. Тэгвэл би таныг өөр байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. Тэгэхээр юуны өмнө нэгдүгээр зүйл би таныг мөрөөдөлтэй бай гэж хэлмээр байна. Цөмөр хамт хэлэх үү? Мөрөөдөлтэй бай. Мөрөөдлөө олж ав. Мөрөөдөлтэй бай. Юунд та хамгийн их сэтгэл хөдлөж байна? Юунд та догдолж байна? Юуг та бий болгосон байхыг харахыг хүсэж байна? Ямар зүйлээс болж та баяр хөөртэй болж байна? Тэр зүйлээ бод. Тэгээд та мөрөөдөлтэй бай. Мөрөөдөлтэй бай. Ямар ч мөрөөдөлгүй амьдрал үнэхээр нэрэл нүд ирэмхийн зурал 1 жил, дахиад нүд ирэмсэн 2 дахь жил, 3 дахь нүд ирмэлтийн дараа 3 жил өнгөрцөн тэгэл нэг мэтгэл гэсэн ийм байдалтай байх бол мөрөөдөлтэй хүнд амьдрал утга учиртай, элбэг дүүрэн гоё болдог. Тийм учраас та бүгдийг би амьдралдаа мөрөөд гэж хэлхийг хүсэж байна. Нэгд мөрөөдцгөө. Хоёрд мөрөөдлөө бодит зүйл болгохын тулд та мөрөөдлийнхаа дагуу ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Тэгээ би өнөө өглөө та бүхэнд мөрөөдлөө бодит зүйл болгох нэг аргыг зааж өгөх гэж байна л да. Тэгээ энэ болохоор vision board гэж ойлголт байгаа. Vision board. Монголчлох юм бол одоо мөрөөдлийн самбар гэж хэлж болох юм да. Мөрөөдлийн самбар. Энэ юу вэ гэхээр хүн өөрийнхөө өмнө нэг 5 зүйлийг тодорхойлж тавина гэсэн үг. Нэгдүгээрт мэдлэг боловсролын хувьд би 18 онд
өөртөө ямар өсөлт хөгжилтийг авчрах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргана гэсэн үг. Бүх талбар дээр. Нэгдүгээр юун дээр гинэ? Мэдлэг боловсрол. За тэгэхээр та энэ дээр жишээ нь ямар нэгэн сургалтанд суух төлөвлөгөө гаргана гэсэн үг. 18 онд та магадгүй юу гэдгийг гагнуурын дамжаанд сурж болно. Эсвэл та магадгүй юу юм хүний нөөцийн дамжаанд сууж болно. Хэлний дамжаанд сууж болно. Ямар нэгэн дамжаанд 18 онд суунаа гэдэг шийдвэр гарга. Эсвэл хөгжмийн дамжаач байж болно. Та хүүхэд байхдаа нэх гоё гитарчин болох юмсан, төгөлдөр хуурчин болох юмсан гэж мөрөөдөж ийсэн аа. Амьдралын ирэхээр та магадгүй мартсан байж болох юм. Тэгээд бүр мартсан. Тэгвэл 18 онд та одоо өмнө яах вэ гэвэл би нэг тийм хөгжмийн зэмсгээр 3 дуу тоглож сурна гэдэг ч юм уу. Зорилт өмнө тавиа гэсэн үг. Боломжтой юу? Боломжтой. Зөвхөн хөгжмийн зэмсгийн тухай бас битгий хязгаарлагдаарай. Хэл байж болно. Эсвэл ямар нэгэн одоо дамжаа сургалт дэлхий дээр бидэнд сурж болох маш олон зүйл бий. Маш олон зүйл бий. Гүү ядахта санхүүгээ яаж хэрхэн зөв зарцуулах вэ гэдэг сургалтанд ч сууж болно шүү дээ. Яагаад гэвэл энэ илүү бодиттой амьдралд хэрэгтэй ойр. Их тохиолдолд манай монголчуудыг бол тэгж дүгнж байгаа юм. Юу байхгүй. Санхүүдээ хэрхэн зөв зарцуулалт хийх вэ гэдэг мэдлэг байхгүй гэж. Санхүүг яаж хийж яагаад олдог, олж байгаа шигэ зөв зарцуулах ухаан байдгүй гэж. Тэгээд зовж олонгуудаа төг гэж дуусчихдаг. Тэгээд дахиад олох гэж зовж эхэлдэг. Тийм учраас магадгүй хэрхэн санхүү мөнгөө зөв зарцуулах вэ гэдэг дамжаанд сууж болно. Библийн одоо христтгэл байгууллагуудад янз бүрийн сургалтууд байгаа. Тэгээд тэр сургалтуудыг олж сур. Амен. Нэгдүгээр мэдлэг боловсрол дээр та өөртөө хөрөнгө оруулалт хийх шийдвэр гарга. Хоёрд эдийн засаг санхүүгийн тал дээр та өөртөө шийдвэр гарга. Жишээ нь би энэ дээр юу гэж илүү хэлэх вэ гэвэл ямар ч ядуу хүн ер нь өөртөө хадгаламж хийх ёстой юм аа гэж. Тэгэл бидний дунд хадгаламж хийдэг хүн бол баг байхгүй байгаа. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр бид нар жишээ нь сарын 30 мянган төгрөгийн цалинтай байгаа бол 3 мянган төгрөгөө өргөлд өргөнө. Тэ? Тэгээд үлдсэн 3 мянган тэндээс дахиад 3 мянган төгрөгийг аваад хадгаламжт хийчих. Баг гэж юу? Зүгээр хамаагүй. Хинч танд майгээ 3 мянган төгрөг өгөхгүй байхгүй юу? Тийм учраас өөрөө тэр мөнгөө хадгал. Тэгээд хэдэн төгрөг үлдэх вэ? 24 мянган төгрөг үлдлээ. Яаж энэ мө 24 мянгаар амьдрах юм бэ гэж бодож байгаа баг. Христэд итгэнэ гэдэг бол санхүү мөнгөн дээрээ эзэнд итгэхийг хэлж байгаа юм аа. Тийм учраас үлдсэн 24 мянган төгрөгөөр би амьдрах болно гэдэг шийдвэрээ гарга. Түүнийг чинь эзэн хангаж өгөх болно. Амен. Он дуусахад та ядахтай 36 мянгатай байхгүй юу? Хинч тэн тэр 36 мянгаыг өгөхгүй шүү дээ. Үгүй заримдаа бид нэг хүн хараад нэг хөөх нэг энэ хүнд нэг тусчих юмсан гэж боддог. Тэгээ нөгөө хүндээ нэг мөнгө өгчихч мөнгө байдгүй тий. Тэгэхээр яах вэ гэвэл санхүү мөнгөний хувьд орлого зарлага янз бүрийн тэр юмнууд хөтэлдэг энэ дадал зуршилд бид сурах хэрэгтэй. Эдийн засаг санхүүгийн хувьд магадгүй жишээ нь 2018 онд та магадгүй машинтай болно гэж мөрөөдөж болох юм, гаражтай болно гэж мөрөөдөж болох юм. Эсвэл юу гэдгийг цуслангийн байшинтай болно гэж мөрөөдөж болох юм. Эсвэл хашааныхаа урдлыг гой болгоно гэж төлөвлөж болох юм, мөрөөдөж болох юм. Тэгээ тэрнийхээ төлөө та хадгаламж хийх нь вэ шүү дээ. Тэгэхээр 2018 онд та ямар нэгэн зүйлийг гэр орондоо ямар нэгэн бодиттой зүйлийг шинчлэх, өөрчлөх, худалдан авах шийдвэр гаргаа гэсэн үг. Плетгээ шинчилдэг юм уу? Тийм ээ? Эсвэл цонхоо шинчилдэг юм уу? Ямар нэгэн зүйлийг энэ онд багтаж би энийг янзалнаа, шинчилнэ гэж шийдвэр гаргаа гэсэн үг. Боломжтой юу? Боломжтой. Бид нар ингээл харахаар гэрээ ингээл амьдрал ахуй орчин нөхцлөө ингээл харуул бидэнд тийм зүйл байгаа тий. Тэгэл бид нар энийг нэг тэгчих юмсан гээл юу ч хийхгүй яваал байдаг тий. Үгүй энийг нэг тэгчих юмсан гээл хүнд ч хилээд байгаа бүү мэднийг хилээд л тэгэл яваад байдаг. Тийм байдаг. Тэгвэл тэрийг өөрчлөх шийдвэрээ гаргаа гэсэн үг. 3-дугаарт та эрүүл мэндийнхээ хувьд өөртөө ямар нэгэн
шийдвэр гаргана. Жишээ нь эрүүл мэндийн хувьд магадгүй бүтэн биеийн үзлэг хийлгэнэ гэдэг ч юм уу. Эсвэл эрүүл мэндийн тал дээр та магадгүй эрүүл байдлаа хамгаалахын тулд монголчууд бидэнд хамгийн их дутагдж байгаа зүйл бол хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэгэхээр би өглөө болгон 15 минут дасгал хийнэ ч гэдэг юм уу. Нэр сонниноос тэр 2018 оны 1 сарын 8-наас Монголын үндэсний олон нийтийн радио телевиз өглөө 6 цагаас эфир эхлээд биеийн тамирын дасгал сургуультаар эхэлдэг болох гэж байгаа гэдэг зарлал явж илээ. Тэгэхээр та заавал ийш тийшээ гадаа гарч гүгээд авах шаардлага байхгүй. 6 цаг зурагтаа асаа. Хичнээн ядууч Монгол айл зурагттай байдаг гэдэг байгаа шүү. Тэ нөгөө гадаадынхан болохоор ядуу гэдэг категорид зурагтгүй мурагтгүй гэдэг юм байдгийн байна л да. Тэгээд ингээ Монгол айлд ороод ядуу гэсэн айлд нь орохоор алтан бөгжтэй. Тэ? Гоё аймагтай, смарт утастай, телевизэртэй. Тэгээд хоол байхгүй ингээ сууж идэг. Тэгэхээр нөгөөх хүмүүс хараад ядуу айл мөн үү гэд гайхаад идэг гэсэн. За тэгээд цөмөрөө яах нь байна? Зурагтаа өглөө 6 цагт босоод асаах нь шүү дээ. Чимээгүй цаг маг хийхээр ирдгүн байлээ. Одоо зурагтаа асаагаад биеийн тамираа хий. Эрүүл биед саруул ухаан гэж. За саруул ухаантай хүн эзнийг ирж хайх сэтгэлтэй болох байхаа гэж найдаж. Тэм учраас та 18 онд эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хий. Би чинь ямар нэгэн эд эрхтэн чи өвддөг бол 18 онд яг тэр эд эрхтнээ эдгээхийн төлөө судлаж, суралцаж түүнийхээ дагуу ямар нэг юм хийнэ гэсэн ийм төлөвлөгөө гаргаа гэж би хэлж байна гэсэн үг. Боломжтой юу? Дөрөвдүгээрд би 18 онд та өөртөө хаа нэг газар руу явах аялал зугаалга одоо айлчлал хийх тийм төлөвлөгөө гаргаа гэж би хэлмээр байна. За бүр болио ихэд ирээ явахгүй юу? Бараг Улаанбаатараас айтайхан болцсон байгаа шүү дээ. Нэрээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн газар руу явахаар төлөвлөө гэж. Бүр сонжин болдог руу ядахтаа очиод нэг 2 хонцоод ирээ гэдэг төлөвлөгөө гаргахгүй да. Тэр хавьд олон гэр кемпүүд байгаа. Их мөнгө орохгүй шүү дээ. Гэхдээ бид нар яг үнэндээ 2017 онд та ямар нэгэн газар руу зүгээр л амръя гэж явсан уу? Бидний хувьд баг яваагүй гэж магадгүй. Яагаад тэр төлөвлөөгүй учраас. Тэ? Яагаад тэгэхээр шийдвэр гаргаагүй учраас. Тэгээ их тохиолдолд бид нар яадаг вэ гэхээр төлөвлөдгүй учраас хийдэггүй. Тэгэхээр бид нар амрах цагийг өөртөө өгдөггүй хүн чинь яадаг вэ гэхээр ажиллах цагтаа ч бас нэг үр дүнтэй ажиллаад идэг байхгүй юу? Тийм учраас өөртөө амралт өгөх шийдвэр гарга. Гүү ядахтаа туулын ирэг дээр очиод нэг юу яагаад майхан бариад нэг 2 хонохгүй юу? Тийм шийдвэр гаргаа гэж ингэж хэлж байна гэсэн үг. 5 дугаарт итгэлийнхээ хувьд Христтэй адил болон төлөвших ийм шийдвэрийг гаргаач гэж ингэж хүсэж байна. Зан чанарын хувьд та ямар Христ чинь биш зан чанартай гэдгээ мэднэ. Өөрийнхөө хувьд Христтэй адилгүй ямар нэгэн зан чанар залах уу? Амин хувиа хичээсэн, уурламтгай болохгүй ховж ив ярьцдаг ч юм уу? Янз бүрийн зүйлүүд хүнд байна. Тэгвэл энэ зүйлээс яг нэгийг тодорхойл. Бич. 18 онд би энэ муухай зан чанарыг нухчин дарах болно. Воо. Ингээ эдгээр зүйлсийг та бич тодорхойлчвол одоо тодорхой юмд чи хариулт олддог байхгүй юу? Арга зам олддог. Тодорхойгүй юмд арга зам байхгүй шүү дээ. Энэ 5 зүйл дээр та ямар нэгэн зүйлийг тодорхойлж өөр дээрээ гаргаж бичих юм бол одоо та 18 онд дуусаад 19 онд та энд сууж байхад би танаас асуув шүү дээ. 18 он таны хувьд үр дүнтэй он байж чадсан уу гэж асуухад та ядахтаа чадсан чадаагүйгээ хэлж чадах байхгүй юу? Одоо болохоор чи 17 он таны хувьд үр дүнтэй байсан уу гэхээр үгүй ямар ч амьд байсан л гэх гээд шүү дээ. Яагаад тэгэхээр 18 онд бид нар өмнөө ямар нэгэн тийм мөрөөдлийн самбар юм уу одоо зорилт хэм хэмжээ тавиагүй. Тэгээ яасан зүгээр л амьдралсан. Тэгээ яг үүндээ зүгээр л амьдралсан гэдэг чинь бурхан ивээсэн байхгүй. Тийм учраас би таныг 18 оныг одоо арай үр дүнтэй, арай нэг сайхан амьдраасай гэж ингэж хүсэж байна л та. Тэгээ эргээ дүгнэх боломжтой. За би дахин хэлье. Мэдлэг боловсрол эдийн засаг санхүүгийн хувьд аялал зугаалга, эрүүл мэнд,
Христ итгэлтэй адил болон төлөвших гэсэн энэ 5 зүйл дээр нэг зүйлийг та өмнөө өөрчлөхөөр шийдвэр гарга. За одоо бүс эсвэл одоо энэ зүйлийг шалгана да. Манай бүсийн эсийнхэн өөрөөсөө энэ зүйлээ сайхан тодорхойл. Эхнэр нөхрөөд бие биендээ энэ зүйлээ хуваалц. Бид нар яадаг вэ гэхээр арай залуу байхдаа хүмүүсүүд ер нь хүсэж мөрөөддөг, төлөвлөдөг, цаасан дээр бичдэг. Гэхдээ түүнийг хинтээж хуваалцдаг. Хав дараа нуучдаг. Тэгээ өөрөө л мэдж байгаа. Тэгээ хэрэгжүүлээгүй байсан ч тэр хүн хариуцлагад унахгүй, хэрэгжүүлсэн ч тэр хүн магтаа сайшаалд орохгүй. Тэгэхээр яах вэ гэхээр энэ зүйлээ бусадтай хуваалцах хэрэгтэй. Бусадтай хуваалцна гэдэг чинь ил тод байх, үр дүн тооцох энэ байдал өөрийгөө аваачиж байна гэсэн үг. Тэгээд муу байсан бол та муу байснаа хүлээн зөвшөөр, сайн байсан бол та сайн байсныхаа төлөө магтагдаж сайшаагдах ёстой юм аа. За тэгэхээр би яагаад vision board буюу мөрөөдлийн самбар гэж энэ зүйлийг хэлээд байгаа юм бэ гэхээр энэ 5 зүйлийг та томоор хийгээд орныхоо толгой дээр тавь. Харагдах үз газар. Тэгээ танаа гэрийнхэн чи асуу штт. Та нэг юм хийгээд ингээ болсон болоогүй юм хийгээ бичээд ингээ мөрөөс хазгаа мөр ингээ юм хийгээ тавьчих. Тэгээ хүүхэд чи хараад ээж одоо юу хийгээ тавьчихсан юм. Тэгэхээр та яах вэ? Чи Есүст итгээд манай сүмд яваад өгөөч гэж ярихынхоо оронд хүүхэдтэй яах вэ та? Энэ миний 18 оны мөрөөдлийн самбар юм аа. 18 он дуусахад би ийм өөрчлөлтүүдийг өөр дээрээ гаргасан байхаар шийдвэр гаргасан юм аа. Ингэж хэлэхэд танаа хүүхэд дотроо шууд юу гэж бодно гэж? Би ч гэсэн сүмд явдаг юм уу гэж бодно. Заримдаа бид нар яадаг вэ гэхээр яаж иж байгаа гарын мушигж байгаад ч хамаагүй нэг гэрийнхнийгаа хүүхдээ нөхрөө сүмд авчилчих га бодоод идэг. Тэгээ юу гэж боддог вэ гэхээр энэ нэг юм ирээд пастрын номлохыг сонсчих юм бол сонсчоосоо тэгэх юм болов гэж ингэж бодоод идэг. Гэтэл бид өөрсдөө үнэхээр өөр амьдраад эхлэх юм бол бидний эргэн тойронд байгаа хүмүүс нэрээ би сүмд чи яваад үзье гэж өөрсдөө бодох болно. Нэг л их ууралсан хөмсөг зангидсан сүмд яваад өгөөч гэсэн ийм царайтай хүн мянган удаа та хүүхдэд тэгж хэлээд нөхрөө дуудаад, эхнэрээ дуудаад, найзыгаа дуудаад за чи өөрөө л яв, та өөрөө л явжий гэж хариу сонсно. Тэгэхээр юу вэ гэхээр бид нар өөрсдийн дотроос гэрэлтэх хэрэгтэй байхгүй. Бид нар өөрсдийн дотроос өөрчлөлтийг гаргах хэрэгтэй. Үнэхээр гоё сайхан өөр байгаад байгаа зүйлийг хүмүүс даган хушуурдаггүй гэж үү? Тэгдэг штэ. Гэтэл үнэхээр өөр биш байгаа мөртлөнгөөсөө өөрөө чи сүмд яв гэж хэлээд яах юм. Тэгэхээр 18 он бид хайртай эргэн тойрны дотны хүмүүсээ өөрсдийнхөө амьдралын өөрчлөлтөөр итгэлд чуулганд дуудан авчрах ийм он байгаасаа гэж ингэж хүсэж байна. Амен. Библи бидэнд хэлэхдээ та нар юу тарьснаа хурааж авна гэж хэлсэн. Та нар юу тарьснаа л хурааж авна. Бүү мэхлэгд. Бурхан мунхаг биш. Та нар юу тарьсан түүнийг л хурааж авах болно гэж Библи хэлдэг. Тийм учраас бид өөрсдөө амьдралаараа эзнийг Бурхан сайн гэдгийг гэрчилж, тунхаглаж амьдрах тийм хүмүүс байх ёстой юм аа. Бид өөрсдөө Бурхан сайн гэдгийг гэрчилж, тунхаглаж амьдрах чадахгүй байж, үгүй чи нэг сүмд яваад өгөөч гэж энэ үр дүнгүй худлаа хоосон зүйл байх болно. Тийм учраас би та бүхэнд энэ чухал зүйлийг ярьж байна. Яагаад би ийм зүйлийг ярьж байгаа юм бол? Бурхан танд хайртай болохоор таныг үнэхээр амьдралаа өөрчлөөд таны эргэн тойронд байгаа тэр хүмүүс таны амьдрал Бурханы хайр хэрхэн хэрэгжихийг олж харахтаа ойр дотны хүмүүс чинь сүмд ирэх ийм байдал, авралд ирэх ийм мөнх ам би болоосоо гэж хүссэндээ Бурхан энэ зүйлийг ярьж байна гэсэн үг. Бурхан бол хайр гэж өнөөдөр Библийн ишлэл хэлсэн. За би дахиад 1-р Иохны 4:7-оос 11-ийг уншия. Та нар аягүй бол мартсан бах тий. Гарах уу энд? Хайртууд минь ээ, би биенээ хайрлцгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг
хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бус. Харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвдрүүлэл болгон илгээсэнд нь л хайр байгаа юм а. Хайртууд минь ээ. Бурхан биднийг инхүү хайрлсан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. Бурхан биднийг яаж хайрлсан гэж байна? Хайрлахдаа тэрвэрсэн гэж байна уу? Бурхан биднийг хайрлахдаа яасан гэж байна? Хоол өгсөн гэж байна уу? Түүнээс ч илүү агуу зүйлийг хийсэн. Өөрийнхөө хувьд байгаа цорын ганц хүүгээ Бурхан хайрлахдаа та бидний нүглийн төлөө эвлэрүүлэл болгон илгээсэн юм а гэж хэлж байгаа. Та өөрийгөө хайрладаг уу? Тийм. Та эхнэрээ нөхрөө хайрладаг уу? Та үр хүүхдүүдэд хайрладаг уу? Та ах トゥ хамаатан садангаа гэр бүлийнхнийгаа хайрладаг уу? Тэгвэл энэ хайр ямар нэг маягаар боддоор харагдах ёстой болно гэсэн. Бурхан хаан синтидээ заларчаад хүмүүсээ би таарт хайртай шүү. Тэг айтайхан байжгаад аз чин тааруул мөнхийн усад ороод ирнэ үз. Ингэж хэлээгүй. Хэрвээ ингэж хэлсэн бол бидний хэний ч мөнхийн усад орж чадахгүй. Тийм учраас Бурхан юу хийсэн бэ гэвэл өөрийнхөө цорын ганц хүү Иесусыг та бидний төлөө дэлхийд золиос болгон илгээсэн. Тэгвэл хайр гэж юу юм бэ? Хайр гэж юу юм бэ? Сэтгэл хөдлөл үү? Ашиг хонжоо юу? Секс үү? Өрөв сэтгэл үү? Эдгээрийн аль нь ч биш. Хайр бол золиос. Хайр бол шийдвэр. Хэрвээ бид нар хамтдаа Библийн 1-р Коринт 13-ийн 4-өөс 8-р ишлэлийг унших юм бол энэ хайрын тухай бидэнд маш тодорхой зааж өгсөн байна. Би дахин хэлье. Библиэс өөр үнэхээр хүний амьдралд хэрэгтэй энэ зүйлийг ингэж нарийн тодорхой зааж өгсөн ном байхгүй. 1-р Коринт 13-ийн 4-өөс 8-ийн эхний хэсэг хүртэл би уншия. Хайр төвчээртэй, инэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй, хайр агсгандаггүй, ихрэхдэггүй, зүй бус авиралдаггүй, өөрийнхийг ирдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярлдаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг, хайр хизээч дуустдаггүй гэсэн байна. Бурхан бол хайр. Бурхан бол хайр. Тэгээ хайр гэж юу юм бэ? Грек хэлэнд хайрыг 3 янзаар тодорхойлж хэлсэн байна. Эрос хайр, филос хайр, агапе хайр гэж. Тэгээ грекчүүд бол ер нь манай эртний 400 онд дэлхийн супер павер байсан. Тэгээ одоогийн Америк шиг эсвэл одоо 2030 юм уу 50 онд хятад дэлхийн супер павер буюу нэг номерын улс болох болно гэж ингэ зорилт тавиад ажиллаж ийн юм хийж байна. Тэрнтэй адилхан манай эртний өмнөх 400 онд агуу Александр хааны удирдлагаар Грек улс дэлхийн хамгийн хүчтэй улс болж хөгжиж исэн байна. Тэгээд тэд цэрэг дайны хүчээр хөрш улс орнуудаа эзлэн төрөмгийлж байсан. Тэгээд тэр агуу Александр хааны үед тэр юу хийсэн бэ гэвэл эзлэн төрөмгийлсэн улс орнуудаа грекчлэх гэдэг ийм бодлого баримталсан байна. Грекчлэх. Хелленизм гэж нэрлэгдэж байгаа юм л да. Тэгээ хелленистик энэ одоо соёл, ах уй, мэдлэг, боловсрол, ойлголт, одоо амьдралын дадал зуршил энэ зүйлсийг өөрсдийнхөө колоничсон улсуудад тулгаж байсан байна. Грек улс. Үүний үр дүн өнөөдөр манай Монгол одоо манай яг бидний одоо амьдарч байгаа энэ амьдралын хэм маяг ер нь Монгол ахуй амьдрал мөн үү? Биш тий? Биш. Харин юу гэж? Одоо бидний амьдарч байгаа энэ ахуй хэлбэр хэм маяг чинь грекчлэгдсэн амьдралын хэм маяг байхгүй. Манай эртний өмнөх 400 онд одоогоос 2400 жилийн өмнө Александр хаан эзлэн төрөмгийлсэн улсуудад шахаж байсан грекчлэх бодлого өнөөдөр ч гэсэн Монгол оронд хэрэгжээд явж байна гэвэл ямар санагдаж байна танд? Өнөөдрийн хятад улс хятад ахуй соёл мөн үгүй гэвэл бас үгүй болж байна. Тэнд юу болцсон бэ гэвэл тэнд бас грекчлэх энэ бодлого хэрэгжээд байгаа байхгүй.
Дэлхийн маш олон улс орнуудад 220 гаруй улсууд дэлхий дээр өнөөдөр байгаа. Үүнээс тавлаас илүү нь аль хэдийнэ грекчлэгдэх соёлд автагдсан явж гин гэдэг энэ зүйлийг хэрвээ дэлхийн түүхийг судлаж том зургаар нь харах юм бол ийм болчиход байгаа юм. Тэгээ энэ дунд бид нэг жалга довны үзэл яриад тий манай Монгол жинхэнэ Монгол болвол гээл буддаа юм шиг бөө юм шиг юм яриад яваад ахна. Үнэндээ тэр хүн ямар мэдлэггүй юм уу боловсралгүй байгаа вэ гэдгийг л харуулж байгаа юм. Тийм учраас бид нар дэлхийн хэмжээнд сэтгэж тийм ээ нутгийн хэмжээнд үйлдэх ёстой гэсэн энэ ойлголтыг одоо олон улсад хэлж ярьдаг болсон. Дэлхийн хэмжээнд сэтгэж нутгийн хэмжээнд үйлдэх гэж. Think globally, do locally гэж. Тэгээ амьдрал ийм л байна. Энэ зүйлийн дунд бид нар хүсэл мөрөөдөл байхгүй. Энэ зүйлийн дунд бид нар зүгээр л өмнөх 5 алхмын цаатгаач харж чадахгүй шахуу амьдарч байгаа. Тэгээд бид нар би Монгол хүн гэж омгшиж цээжэд илтэж Чингисийн Монгол гэж байгаа. Ахын дүүс минь ээ. Энэ бол өчүүхэн зүйл. Харин үүнээс илүү том зүйлийг бид харах хэрэгтэй. Энэ бол Бурхны төлөвлөгөө юу болохыг ойлгож олж харж чадах явдал юм аа. Тэгэд энэ грекчлэх соёл, грекчлэх бодлого өнөөдөр ч гэсэн дэлхийн улс орнуудад тэр грек улс өнөөдөр байна уу? Байна. Би Тессалоникэд грекэд очиж үзсэн байгаа. Хэд хэдэн улс хотуудаар нь явж үзсэн грекийн сайхан газар. Тэгээ тэнд амьдрал ямар сайхан юм бэ гэж би бодсон. Манайх шиг ийм хахир хүүтэн уур амьсгал байхгүй, зундаа хит халж өвөлдөө хит хөрдөг юм байхгүй. Тэгээ бараг л жилийн 4 удирдал нэг 18-аас 25 градусын хооронд. Ямар гоё тогтохтой тий цаас жорохгүй, уйлж буухгүй сайхан газар юм дээ гэж. Тэгээд ахын дүүс минь тэгээд юу гэж? Тэр нь хүмүүс тэр грекчүүд юуг бидэнд хэлээд байгаа юм бэ? Айрос хайрыг 3 янзаар задлсан байна. Айрос буюу амар сэтгэлийн хайр, филос буюу эцэг эхийн үрээ гэсэн хайр, агапе буюу Бурхны хүмүүн төрлөختнийг хайрлсан хайр гэж хайрыг 3 ангилсан байна. Тэгвэл өнөөдөр бидний яриад байгаа Бурхан бол хайр гэсэн энэ хайр бол агапе буюу Бурханаас хүн төрлөختнийг хайрлсан. Яадаггүй хайр гэсэн байна. Хизээч дуустдаггүй. Хизээч өөрчлөгддөггүй. Энэ хайрын тухай та бид яриад байна. Бурхан бол хайр гэж хэлсэн нь бидний боддог би чамд хайртай гэж нэг хүүхэнд нэг залуу дурлаж тэгээ дараа нь нөгөө нөхрийн уур хилэн нөгөө нөхрийн мөхс байдлаас болж дургуутсаж тэрийг үзэн ядах энэ явдлын тухай бол бид энэ хайр гэж яриад байгаа зүйл биш юм. Бурхны яриад байгаа энэ хайр бол хувьсан өөрчлөгддөггүй хайр. Яг үнэндээ биднийг мөхс алчаагүй сул дорой байсаар байхад минь биднийг хайрлаж сонгож авсан тэр хайр юм аа. Энэ хайрыг хүлээж авах, энэ хайранд нийцэж амьдрах хүсэл тэмүүлэл та бидэнд хэрэгтэй. Хүсэл тэмүүлэл. Цөмөр хамт хэлье. Хүсэл тэмүүлэл. Өнөөдөр би 2 чухал зүйлийн тухай ярьж байна. Нэгдүгээрт мөрөөдөл байсан. Хоёрдугаарт би хүсэл тэмүүллийн тухай ярьж байна. Бидэнд мөрөөдөл яагаад ч байхгүй болчдөг. Мөн түүнтэйгээ адилхан бидэнд хүсэл тэмүүлэл яагаад ч бас байхгүй болчдөг. Бидэнд мөрөөдөл, хүсэл тэмүүлэл хоёр хэрэгтэй юм аа. Мөрөөдөл, хүсэл тэмүүлэл. Та яг юу хүсэн мөрөөдөж байна? Та түүнийхээ төлөө тэмүүлж байна уу? Таны амьдрал хэр их сэтгэл хөдлөлттэй, хэр их тэмүүлэлтэй байна вэ? Би 2018 он таны хувьд хүсэл тэмүүлэлтэй, хүсэл мөрөөдөлтэй он байх болтугай гэж өрөөж. Хүсэл мөрөөдөл, хүсэл тэмүүлэл. Энэ бидэнд байх ёстой зүйл. Харин гим нүгэл, урам зориггүй байдал, асуудлууд бидний хүсэл мөрөөдөл, хүсэл тэмүүллээс мохоодог. Харин Бурхны хайр биднийг хүсэл мөрөөдөлд урамшуулдаг, Бурхны хайр биднийг хүсэл тэмүүлэлд бадраадаг. Тэв учраас энэ өглөө би Есүсийн нэрээр Бурхны хайраар та бүгдийн хүсэл мөрөөдлийг сэргээхийг хүсэж байна. Есүсийн хайраар би та бүгдийн хүсэл тэмүүллийг сэргээхийг хүсэж байна. Асаахыг хүсэж байна. Ignite гэж ярьдаг. Тэр Жожголкийг хэрвээ бид ингээд дарах юм бол тэнд оч үүсч гал үүсдэг тийм ээ, гал авалцдаг. Үүнийг ignite гэж ярьж байгаа. Би та нарын дотор хүсэл мөрөөдлийн оч бадран асаасаа гэж хүсэж байна. Би та нарын дотор хүсэл тэмүүллийн оч бадран асаасаа гэж хүсэж байна. Хүсэл мөрөөдөлгүй, хүсэл тэмүүлэлгүй бол
үнэхээр энэ амьдрал утгагүй байх болно. Үнэн дээр бид өөрсдийгөө нэгтлэн бодох хэрэгтэй. Бидний дотор үнэхээр хүсэл мөрөөдөл байна уу? Бидний дотор үнэхээр хүсэл тэмүүлэл байна уу? Бид мөлийсэн байдалтай болсон байгаа байж болно. Гэхдээ энэ нь бид тэгж дуусна гэсэн үг биш. Бид өнөөдөр мөрөөдөлгүй байж болно. Бид өнөөдөр тэмүүлэлгүй байж болно. Гэхдээ ариун сүнс та бүгдийн дотор мөрөөдлийг бий болгож өгөх болно. Ариун сүнс таарын дотор тэр мөрөөдлийн төлөөх хүсэл тэмүүллийг бий болгож өгөх болно. 18 он үнэхээр мөрөөдлийнхөө төлөө тэмүүлсэн он байх болтугай гэж би өрөөж байна. Энэ хүсэл тэмүүллийн их үүсвэр нь хаана байдаг вэ гэвэл энэ Бурхны хайранд байдаг юм аа. Бурхны хайранд байдаг. Энэ 1-р Коринт 4-ийн 8-р ишлэлийг 13-ийн 4-р ишлэлийг харах юм бол энд ингэж хэлсэн. Хайр төвчээртэй гэж хэлсэн байна. Хайр төвчээртэй. Таны хайр хэр төвчээртэй вэ? 1 төвчин, 2 төвчин, 3 төвчин, 4 төвтөрөө битгий намайг дээрлэхээр агараач гэдэг. Бидний хайр бол ийм байна. Харин Бурхны хайр бол төвчээртэй. Төвчээр гэдэг бол тэр хүнийг тэр хэн нэгэн хүнд өөрчлөгдөх, илүү дээр хүн болох болно гэсэн итгэл найдвар тэр хүнд байна гэсэн үг байна. Тийм тохиолдолд энэ хайр төвчээртэй байсаар байх болно. Итгэл найдвартай учраас төвчээр байна гэсэн үг. Би боддог. Намайг анх 92 онд Бурхан дуудахад би ямар хүн байсан бэ? Надад мөрөөдөл байгаагүй. Надад тэмүүлэл байгаагүй. Тэгээ тийм хүнийг Бурхан хараад хайрлаад дуудаж байгаа нь ямар утгатай юм болоо? Өнөөдөр таныг ч гэсэн Бурхан анх дуудах үед танд магадгүй та хүсэл мөрөөдөлгүй болсон. Магадгүй та амьдралын хүсэл тэмүүлэл ирж хүчгүй болсон байсан үе байж болох юм. Юунд найдах, юунд итгэх, юуны төлөө амьдрах ёстойгоо ойлгохоо байсан тийм үе байсан байж болох юм. Харин Бурхан таныг хайрлсан. Тэр төвчээртэйгээр таныг хайрлсан. Тэр төвчээртэйгээр таныг яаж хайрлсан бэ гэвэл таны дотор мөрөөдөл бий болох болно гэж Бурхан таныг хайрлсан. Таны дотор мөрөөдлийнхөө төлөөх гал халуун тэмүүлэл, урам зориг, ирч хүч бий болох болно гэж эзэн таныг хайрлсан гэсэн үг. Өнөөдөр ч гэсэн магадгүй таны дотор тэр мөрөөдөл байхгүй байж болно. Асуудал биш. Мөрөөдөлгүй байна гэдэг бол асуудал биш. Яагаад гэвэл энэ мөрөөдлийг Бурхан таны дотор бий болгож өгөх болно. Тэгээ Бурхан инэрэнгүй гэж хэлсэн байгаа. Хайр бол инэрэнгүй юм а гэсэн. Хайр төвчээртэй, хайр инэрэнгүй гэж хэлсэн байна. Инэрэнгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр уучлан өршөөдөг гэсэн утгатай. Инэрэнгүй зөөлнөөр танд ханддаг гэсэн утгатай. Бид нар бол хүнийг яадаг вэ гэвэл за яах вэ? Нэг удаа уучлалаа шүү чамаа. За яах вэ? Хоёр дахь уучлалаа шүү чамаа. Хүүхдүүддээ хүртэл ээж аав бид нар тэгж ханддаг шүү дээ. Нэг л өдөр нөгөө хүүхдтэй төвчээртэй хандж ясан нөгөө төвчээр дуустдаг, инэрэнгүй байсан, инэрэнгүй байдал дуустдаг. Тэгээд яах гээд байгаа юм бэ чи? Харин Бурхан төвчээрт инэрэнгүй юм аа. Энэ хайр гэдэг бол Бурханы өөрийнх нь мөн чанар. Бурханаас салгаж болохгүй зүйл. Хайр Бурхан хоёрыг салган ойлгох боломжгүй. Тэгээ Бурхан энэ хайраасаа болж төвчээртэй байдаг, инэрэнгүй байдаг. Тэгээ хайр нь атаархдаггүй гэсэн. Агсгандаггүй, ихрэхдэггүй, зүй бус авиралдаггүй, өөрийнхийг ирдэггүй, зэвүүрхдэггүй, ус хураадаггүй, зүй бус юмд баярлдаггүй. Ийм зүйлсүүдийг хайраасаа болж Бурхан хийж чаддаггүй юм а гэж хэлсэн байна. Бид агсгандаггүй. Бид атаархдаггүй. Бид ихрэхдэггүй. Бид зүй бус авиралдаггүй. Бид өөртөө ашигтайг ирдэггүй. Бид хэн нэгэнд зэвүүцдэггүй. Бид ус хураадаггүй. Тэр мөн намайг тэгжсэн гэж. Зүй бус юмд хэн нэгэн миний дургуй хүн бүтлгүүтх юм болоо ашгүй хогч штт гэж боддгоо. Зүй бус юмд баярлдаггүй гэж байгаа штт. Бурхан бол үгүй. Харин бид бол тийм. Бидний өөрсдийгөө бол гайгүй амтан болгочих гээд би л тэгдэггүй энэ гэж бодох хэрэггүй. Бидний бодит байдал бол угаасаа ийм. Яагаад гэвэл энэ хайр гэдэг ч юм өөрөө байхгүй. Бурхан өөрөө. Энэ зүйл Бурханы мөн чанар, Бурхан дотор байдаг зүйл.
Харин энэ зүйл бидний дотор байдаггүй. Бидний дотор байдаггүй. Тийм учраас Бурхан яадаг вэ гэхээр бидэнд мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, мөн хайраа Бурхан бидэнд цутгаж өгдөг. Бидний нутаг зүрх сэтгэлд нутагшуулж өгдөг. Зөвхөн Христэд итгэснээр бидэнд жинхэнэ энэ хайр, энэ өгөөмөр байдал, энэ уучлах сэтгэл, энэ төвчээр бий болно гэсэн үг. Хайр яадаг вэ гэхээр үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг гинэ. Бурхан бол хайр. Тийм учраас Бурхан бол хайр учраас Бурхан бол яадаг гэж байна. Бурхан бол үнэнд баярладаг. Бурхан бүгдийг далдалдаг. Бурхан бүгдэд итгэдэг. Бурхан бүгдэд найддаг. Бурхан бүгдийг тэсвэрлэдэг. Тэгээ Бурхан хизээч дуустдаггүй гэж хэлж болно гэсэн үг. Хайр хизээч дуустдаггүй. Энэ бол Бурханы тухай. Энэ бол хайрын тухай ойлголт юм аа. Хайр гэж юу юм бэ? Ром 5:8 дугаар ишлэлийг унших юм бол энд ингэж хэлсэн байна. Гэтэл биднийг нүгэлтнүүд л байхын Христ бидний төлөө өгснээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан гэж. Бурханы биднийг хайрлаж байгаа хайр нь бидрээс ямар нэгэн ашиг, бидрээс ямар нэгэн сайн зүйлийг хүртэх гэж биш. Зүгээр л Бурхан биднийг хайрлсан гэсэн утгатай. Тийм учраас та заримдаа Бурхан нэх их таныг хайрлал, заримдаа Бурхан таныг бага хайрлаад байгаа юм шиг бодож ивэл энэ бол таны л бодол. Таны л бодол. Бурханы хайр хизээж өөрчлөгддөггүй. Амен. Бурханы хайр хизээж дуустдаггүй. Тийм учраас би 18 онд таныг Бурханы хайр юу болохыг улам илүү гүн гүнзгий ойлгож мэдсэн ийм нэгэн байх болтугай гэж өрөөж. Хэрвээ бид Бурханы хайр юу болохыг ойлгох юм бол бид хизээд өөртөө сэтгэл хангалуун байх болно. Харин би яг өөртөө үнэхээр сэтгэл хангалуун байдаг гэж юу? Ийм ч хүн байх гэжтэй гэж бид боддгоо гэж юу? Би нэрээ арай өөр хүн байсан бол би арайч тэгдэггүй байсан бол нэг ийм л зүйлийг би өөрчилчих юм бол би арай гайгүй хүн болох гээд байгаа юм да гэж бид боддгоо гэж юу? Бидний бодит байдал бол ийм байгаа. Харин Бурхан биднийг яг л ийм л сул дорой байхад биднийг хайрлаж бидний төлөө загалмайд цорын ганц хүүгээ цовдлуулсан юм бол өнөөдөр Есүст итгэх итгэлээсээ болж цэвэрлэгдсэн, ариусгагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, хүсэл мөрөөдөлтэй болсон, тэмүүлэлтэй болсон, зөв байхыг чармаадаг болсон байгаа биднийг Бурхан илүү ихээр хайрлах нь дамжиггүй юм. Тийм учраас би та бүгдийг урамшуулмаар байгаадаа сэтгэл хангалуун бай. За та одоо хажууд 2 3 хүндээ байгаадаа сэтгэл хангалуун бай гэж хэлж өгөхгүй юу? Чиний байгаа чинь л хангалттай. Чиний одоо өдий зүрхтэй байгаа чинь л хангалттай. Тэгж хэл. Чиний одоо өдий зүрхтэй байгаа чинь л хангалттай. Хөөе. Та өөрөөгөө бас жоохон нэг дундуур дурамчхан боддог шиг нөхрөө, эхнэрээ, хажууд хүнээ бас жоохон дундуур дурамчхан боддог юм биш үсттэй. Энийг өөрчилчихгүй. Манай энэ гэж алхаагүй, унхаагүй юу? Үгүй. Би нэг нууцыг хэлье. Бид эхнэрийнхээ, нөхрийнхөө сул талыг биш, сайн талыг хөхүүлэн дэмжихийн тулд байдаг юм аа. Харин чөтгөр биднийг бие биенээр минь урмыг хуглуулж мохоолох гэж оролддог. Та бурханлаг дүр төрхийн дагуу байвал та эхнэрээ, нөхрөө үргэлж сайшаана. Харин та чөтгөрийн дүр төрхийн дагуу байвал үргэлж түүний болохгүй байгааг олж харж сэтгэл хангалуун биш байх болно. Аль нь вэ? 18 онд та альнаар нь байхыг хүсэж байна. Юуг нь асуудгийг ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр нөгөө vision board гэж яриад байгаа шүү дээ. Мөрөөдлийн самбар. Энэ дээр та бас энэ зүйлээ бич. Эр нөхрөө ерөө, эхнэрээ ерөө. Эр эхнэрийнхээ сайн талуудыг олж харж түүнийг нь хэлж бай. Амар хэцүү гэдэг шүү дээ. Магтаад ярих гэхээр нэг
худлаа дүрсгээд байгаа юм шиг. Дал үсрээд байгаа юм шиг. Энэ юу вэ гэвэл энэ сатаны гэмт бодол байхгүй. Дал үсэрч худлаагаас дүрсгэж биш. Чин сэтгэлээсээ хайртай хүнээ магтан сайшаа. Чин сэтгэлээсээ үр хүүхдүүдээ магтан сайшаа. Чин сэтгэлээсээ эсийн бүлгийнхнийгаа магтан сайшаа. Тэхүү. Тэгі те. Чин сэтгэлээсээ магтан сайшаа. Биднийг хараалгахын тулд биш, бидрээр өрөөлөгдөг байлгахын тулд Бурхан та биднийг өөрийнхөө хүүхэд болгосон байхгүй юу? Тийм учраас үнэхээр ариун сүнс таны дотор байгаа бол та бусад хүнийг сайшаах сайн зүйлсийг олж харж чадах болно. Муу хэлчмээр зүйл бол амар амархан харагддаг байхгүй юу? Ингээл харангуутал өстө өрвичээд гээл. Ингээл харангуутал урчичээд гээл. Ингээл харангуутал арчаагүй царилчаад гээл хэлчих гээд идэг байхгүй юу? Энэ бол гэмт мөн чанар. Энэ бол бурханлаг зүйл юусоо биш. Тэгчгээд нэг өөрийгөө бурхны хүүхэд мөхөд гээд дотроо бол өөрийгөө бол амар мундгаар бодно. Өрөөлийг харахаар л хамаг муу юмнууд нь харагдаад хэвээр нэрээ. Тэгээ энэ асуудал нь танд байгаа юм гэсэн үг. Тэгэхээр 18 онд бид юуг өөрчлөх вэ? Та өөрөө л мэд. Өөрчлөх үү, өөрчлөхгүй юу? Өөрөө л мэд. Өнгөрсөн жил бол нэг өөрчлөгдөөгүй юм шиг байлаа шүү дээ. Тэгээ энэ жил өөрчлөгдөх юм уу яах юм өөрөө л мэд. Цаг хугацаа асар богинохон. Нүд ирмэх зуурал 18 он дуусах болно. Тэгээ Бурханы хайртай хүмүүсээ. Бурхан та бидэнд мөрөөдөлтэй байхыг, мөрөөдлийнхөө төлөө тэмүүлдэг байхыг өөрийн хайр дотроос биднийг урамшуулж байна. Хэрвээ та мөрөөдөлгүй болцсон бол, тэмүүлэлгүй болцсон бол зүгээр л нэг үхэр мал байдаг штэ. Өглөө болохоор бэлчээртэй гаргаал явдаг. Орой болохоор ирээл саалгаал зогсож идэг. Тэгээл хിവээл пүнзэндээ хэвтэж идэг. Маргааш өглөө болохоор дахиад гаргаал явдаг. Ийм биш амьдрахын төлөө эзэн таныг урамшуулан ятгаж байна. Юунаас болж Бурхан ийм биш байлгахыг та бидэнд хүсэж байгаа юм бэ гэвэл энэ бол Бурханы өөрийнх нь хайр гэдэг мөн чанараас болж та биднийг илүү өөр, илүү дээр, илүү цог жавхаатай, илүү урам тэмүүлэлтэй, бусдад тусалсан, бусдыг ивээсэн тийм нэгэн байгаасай гэж хүсэж байгаа юм. Яагаад Библи бидэнд өгөх нь авахаасаа илүү ёроолтой гэж хэлсэн юм бэ? Аавна гэдэг бол зүгээр байдаг л зүйл байхгүй юу? Өгөхийн тулд хүн чармайдаг байхгүй юу? Тэгэхээр өгөхийн тулд чармайх үедээ хүн амьд болж эхэлж байна. Өгөхийн тулд хадгалах үедээ, өгөхийн тулд бэлдэх үедээ, өгөхийн тулд өөрөөсөө илүүчлэх үедээ хүн илүү зүв болж байгаа байхгүй. Тийм учраас өгөх нь авахаасаа илүү ёроолтой гэж Библи хэлээд байгаа юм. Өнгөрсөн онд Багнуурын манай нэг пастор байгаа. Амгаланбат гэдэг пастор. Багнуурын уурхад ажилладаг байхгүй юу? Нэг хилцийн дарга марга юм уу, нэг хурган даргал юм шиг байгаа юм. Тэгээ мань хүн өнгөрсөн оны 9 сард өгөх нь авахаасаа илүү ёроолтой гэдэг аян эхлүүлсэн. Тэгээ Facebook дээр челленж хийсэн байгаа. Өөрийнхөө баригаттайгаа хамт очиод нэг айлд очиод гэр орныг сайхан янзалж өгөөд тэгээд өгөх нь авахаасаа илүү ёроолтой гэдгээ. Тийм учраас би одоо тэр цехийг гээд 3 цехийг дурдаад энэ 3 цехийг өгөх нь авахаасаа илүү аянд нэгдэж одоо амьдралын хүнд нөхцөлд байгаа аль нэг айлыг сонгож туслаад дараагийн 3 хэлтсийг энэ аянд челленж хийнэ үү гэж урьж гинэ гэдэг ингээ фэйсбүүкээр явуулсан. Тэгээд Багнуур хувьцаат компани 1000 ажилтнтай юм байна. 1000 ажилтны 800 ажилтан энэ аянд хамрагдсан байгаа байхгүй. 800 ажилтан. Үр дүнд нь 60-70 айлын амьдрал ах уу эрс сайжирсан байна. Яагаад тэгэхээр нөгөө хүмүүс ч очиод яаж юм?
нэг айлыг тэг нэг 15 хүнтэй нэг баригад ч нэг айлыг ч навчаад гэр орны янзлж өгөөд нэг мөнгөө нийлүүлж ягаад нэг юм худалдаж авч өгөөд юм уу ингээд хийхээр тэр чи яах вэ? Нэг айлд тэг жилийн турш мөрөөдөж чадахгүй зүйлийг нэг өдрийн дотор очиод хийж өгч чинь гэсэн үг байхгүй. Тэгээ үүнээс болж одоо нөгөө багнуур хувьцаат компанийн энэ юу нэг зөв зүйл боллоо гэх. Тэгээд яасан гэсэн чинь шинэ он гарах үед нөгөө пастор залууг маань шагнсан байна. Өгөх нь авахаасаа илүү өлзийтэй гэдэг. Нөгөө ерөөлтэй гэдэг үгийг нь өлзийтэй гэж монголчилсан байгаа юм. Өлзийтэй аяныг санаачлан зохион байгуулсан пастор Амгалан бат танд энэ төргээд ингээд нэг өргөмжил өгөөд тэгээд нэг яасан шагнсан байна л да. Ахын дүүс минь. Бид өөрсдийнхөө амьдарч байгаа орчин, бид өөрсдийнхөө хамт олон, бид өөрсдийнхөө сүм цуглаан дотор өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэсэн энэ зүйлийг хийж болохгүй гэж юу? Авахгүй л бодоод ах юм. Болиё л да хэдүүл. Өгье л да. Тэ авбал ерөөгднө гэж хэлээгүй, өгвөл ерөөгднө гэж хэлээд ахтал авахгүй л бодоод ах юм. Өгөөч л гээд ах юм. Өгвөл ерөөнө гээд ахтал өгөөч гэж авах гээд ах юм. Хэдүүлээ өөрсдөөсөө өөрчлөгдцгөө. Тэгээ би эсийн бүлгүүдийг, тэгээ бүсүүдийг, би энд байгаа итгэгч нэг бүрийг зүрх сэтгэлдээ өөрийнхөө бодол санаандаа хандлагаа өөрчил гэж хэлмээр байна. 18 оныг 17 он шиг битгий өнгөрөөгөөч гэж хэлмээр байна. 17 оноос илүү дээр, илүү сайн, илүү утга учиртай, илүү үр дүнтэй он болгож 18 оныг дуусгаасаа гэж хүсэж байна. Тэхүү. Тэхийн тулд яах юм бол одоо? Амен гэд болчдөг бол одоо зөндөө амен байлаа. Одоо яах юм тэгээд? Хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэхийн тулд эхлээд юу хэрэгтэй гэлээ? Эхлээд мөрөөдөлтөд хүрэх төлөвлөгөө гарга. Төлөвлөгөөнийхөө дагуу хийж үйлд. Тэгээд дөрөвдөх нь дүгнэ. Тавдах нь дахин төлөвл. Дахин мөрөөд. Ахын дүүс минь ээ. За би тэгээ та бүгдээс ямар нэгэн гайхамшигтай сайхан өөрчлөлт гарна гэж тэгвэл найдаж хүлээж болох уу? За зарим ч хотлоо да гэсэн царайт инээ гэдэг өөдөөс. Болох юм уу, болохгүй юм уу? За тэгвэл ахлагч нар суудлаасаа босхгүй юу? Ахлагч нар босдоо. За энэ ахлагч нарт харьяалагддаг эс бүсийнхэн суудлаасаа босхгүй юу? Энэ ахлагч нарт харьяалагддаг эс бүсийнхэн суудлаасаа босдоо. Би суудлаасаа босхгүй үлдэх хүмүүсийг л харах гээд байхгүй да. Ахлагч нараа танай за сууцгаая. Нэг л их архааж дархаасан хүмүүс. Яах гээд байгаа юм 18 онд. Чуулганы бүтэц системд багтаж орохгүй мөртлөнгөөс өөрийгөө нэгдүгээр цуглааных гэж овоглохоо байл. Та өөрийнхөө дураар байх гэж байгаа бол байж болно. Гэхдээ энэ цуглаан дотор биш. Яг үнэндээ та чуулганыг хүндлэхгүйгээр, чуулганы бүтэц системийг хүндлэхгүйгээр та өөрийгөө ивэл хүртэнэ гэж бодож байгаа бол гонжинж. Тэгээ энэ бол ямар нэгэн тоглоомын үг биш. Та үнэхээр өөрчлөгдөе, үнэхээр миний амьдрал урдынхаас өөр байгаасаа гэж хүсэж байгаа бол та энэ чуулганы системд өөрийгөө зориулах ёстой. Яагаад гэвэл өг тэгвэл өгөгдөн гэж хэлсэн. Энэ зөвхөн мөнгөний тухай яриад байгаа биш байхгүй юу? Зүрх сэтгэлээ өг, тэгвэл илүү их зүрх сэтгэл өгөгдөнө. Цагаа өг, тэгвэл илүү их цаг өгөгдөнө. Залбирлаа өг, тэгвэл илүү их залбирал өгөгдөнө л гэж хэлж байгаа гэсэн үг. Хэрвээ та үнэхээр нэгдүгээр цуглааных юм бол та нэгдүгээр цуглааны бүтэц системд орж ирэх хэрэгтэй. Би өнөөдөр хоёр зүйлийг ярьсан. Мөрөөдөл ба тэмүүлэл. Таны мөрөөдөл Бурханаас тусдаа мөрөөдөл бол энэ хоосон мөрөөдөл байх нь дамжиггүй. Тэгээ та мөрөөдлөө
Бурхантай холбож мөрөөдөх хэрэгтэй. Та тэмүүллээ. Бурханы төлөө гэж тэмүүлэхгүй юм бол энэ өөр зүйлд хичнээн сэтгэл догдол тэмүүлэлтэй байлаа гэд энэ бурханлаг үр жимс гаргана гэсэн үг ерөөсөө биш. Тийм учраас би өнөөдөр таныг сайн миний ярьсан зүйлсүүдийг таар сонсоод таар бодоод нэрээ тийм шүү, нэрээ амьдралаа өөрчлөе, нэрээ ийм вижн борд гаргая, нэрээ өмнөө ингэж зорилт тавья, нэрээ ингэж төлөвлөе. Олон зүйлийг та бодсон баг. Гэхдээ таны хамгийн ихэнд хийх ёстой ажил бол цуглааны бүтцэд хамрагдах. Энэ зүйлийг хийхгүйгээр та бусад бүх зүйлийг хийсэн ч энэ үр дүнгүй байх болно. Цамцны товчийг бид нар товчлохдоо хамгийн ихний товчийг буруу товчлцоход бусад бүх товчийн зөв товчилсан ч энэ буруу л байдаг үстэй. Дунд нь ингээ харахаар зөв мэт боловч төгсгөл нь үр дүн нь буруу, эхлэл нь буруу учраас. Яг үүнтэй адилхан та нар их эзнээс юрөөл авахыг хүсэж байгаа бол их эзэнтэй үнэхээр хамт амьдарч түүний таалдор байхыг хүсэж байгаа бол нэг нөмөр таны хийх ёстой зүйл юу юм бэ гэвэл чуулганы бүтэц системд захирагдах, орж ирэх явдал. Энийг нь хийхгүй дундах мянган төлөвлөлт, мянган тэр тэмүүлэл юмнуудыг та гоё хийсэн ч төгсгөл нь таны хүсэж тэмүүлж мөрөөдөж гордож байсан шиг чинь болохгүй. Тэгэхээр миний хэлээд байгаа гол зүйлийг та ойлго. Саяны ярьсан бүх зүйл үр дүнтэй байх эсэх та энэ чуулганы бүтэц системд нэгдэж байгаа эсхээс шууд шалтгаална. Магадгүй та өнгөрсөн жилүүдэд гайгүй болох гэж ирж байгаа л нэг болохгүй бүтлгүүтэй байсан байж болох юм. Тэгээ та бодохдоо за би л сайн хийсэнгүү. Би л сайн чармаасангүй. Би дундаас нь жоохон тэгээд итгэлгүй загнаад алга болцсон юм аа. Одоо л энэ жилээс би өөр болно гэж ингэж өөртөө бүх хариуцлагыг та нааж бодож исэн байж болно. Гэхдээ үгүй. Энэ танаас биш. Дээрээс өгөгдөх нэгүслэн дутагдж байгаа учраас мянга хичээгээд ч үр дүнгүй болоод байна гэсэн үг. Тийм учраас энэ цуглаанд бүсийн ахлагч гэж байдаг. Энэ бүсийн дор эсүүд гэж бий. Эсүүдийг халамжилдаг халамжлагч нар гэж бий. Энэ эс бүсийн бүтэц тогтолцоонд та нэг болвол шинэ багийн тогтолцоонд эдгээрийн аль нэгдэнд та заавал багтаж байх ёстой. Ингэж багтаж байж л та Бурхны нэгүслийг хүртэх болно. Өнгөрсөн 7 хоногт би нэг ном уншсан. Та ном уншсан уу? Ном уншихгүйгээр бид нэг оюун санаанд гэрэл гийж эзний өмнө өсөж бойжих тийм боломж байхгүй шүү дээ. Библиэс гадна би өчтөр өнгөрсөн 7 хоногт би нэг ном уншиж дуусгасан. Библи уншихаас гадна өөр бас ном эхлүүлсэн байна. Тэгээ миний уншсан тэр ном болохоор сүнсийг адгийн муурын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийг хэрхэн муу сүнснээс одоо чөлөөлж залбирах тухай тийм ном байсан. Тэгээ тэр номон дээр бичсэн надад хүрсэн нэг зүйл юу байсан бэ гэвэл би өөрөө хүмүүсийг муу сүнснээс чөлөөлөхийн тулд залбирлуудыг бас хийдэг. Тэгээ тэр номон дээр надад хүрсэн нэг зүйл юу байсан бэ гэвэл хүмүүс өөрийнхөө үннийг 100% илчилж ярьдгүйгээсээ болж яг тухайн залбируулах мөчид муу сүнснээс чөлөөлөгдөх боловч нөгөө муу сүнс нь тун удахгүй буцаж ирээд нөгөө хүнийг дахин эзэмддэг юм а гэж ингэж хэлсэн байна. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр надад муу сүнс байна, намайг чөлөөлж өгөөч гэж залбируулж байгаа юм хэн нэгэн хүн. Тэгвэл тэр хүн маань өөрөө яах вэ? Ямар гим нүгэл, ямар алдаа буруу, ямар одоо муу ёрын сүнсэнд одоо би зай тавьж өгсөн байж болох бай тэр зүйлсүүдээ яах ёстой байх нь. Өчих ёстой байгаа байхгүй юу? Илчлэх ёстой. Тэгж байж тэр хүний төлөө залбирах залбирлаар тэр хүн төгс чөлөөлөгдөнө гэж байгаа юм. Гэтэл тэр хүн энэ хүн болохоор энэтхэгт хиндүү шашны нөлөөнд автагдсан тэр хэдэн
мянган хүнийг муу сүнснээс чөлөөлөх залбирал хийсэн хүн байгаа байхгүй. Тэгээ тэр олон удаагийн үйлчлэлийнхаа үр дүнд тэр хүн бичсэн ном байгаа. Тэр номыг би уншиж байхад хүмүүс үннээ бүрэн гүйцэд өчиж хэлдэггүй. Тийм учраас номлол сонсоход муу сүнсэнд эзэмдүүлсэн хүн номлол сонсох үед чихэн хангинадаг. Эсвэл маш их нойрон хүрдэг гэж. Яагаад гэвэл Бурхны үгийг сонсох үед тэр хүний дотор Бурхны үг цэвэрлэх, чөлөөлөх ажлыг хийж эхэлдэг байна л да. Үг сонсогдох үед хүний дотор чөлөөлөгдөх үйл явцууд явж эхэлдэг байна. Тэр үед муу ерийн сүнс нөгөө хүнийг чөлөөлүүлэхгүй байхын тулд номлол сонсох үед шууд нойр хүрдэг. Эсвэл шууд чихэн дээр нь ямар нэгэн зүйл хангиж эхэлдэг. Тэгээ яг хамгийн чухал номлолын тэр хэсгийг сонсохгүй тулд утас дуугарах юм уу? Эсвэл янз бүрийн үйл явдлууд болдог гэж. Санаандгүй болоод байгаа мэт зүйл мэт боловч яг үнэндээ үүний цаана муу ерийн сүнсний ажил явж идэг. Яг чухал тэр нэг хэсгийг хэн нэгэн хүн сонсохгүй байхын тулд муу ерийн сүнс тэр ажлыг хийдэг гэж. Сонирхолтой байгаас. Тэгээд тэр хүн маань залбируулахдаа өөрөө Бурхны өмнө бүрэн гүйцээр өөрийгөө яах вэ? Захируулахаар шийдэх, илчлэх энэ зүйлийг хийдэггүй учраас нэг хөл нь сатааны хаанчлалд, нөгөө хөл нь Бурхны хаанчлалд. Ийм хүн хэр удаан хамт эзний дотор хамт явж чадах вэ? Удахгүй. Тийм учраас бид зүрх сэтгэлээ бүрэн гүйцэд эзэнд өгч энэ дэлхийн зүйлсүүдээс татгалзаж, ичүүрүүдийг даван туулж эзний өмнө бид гимшиж чин сэтгэлээсээ залбируулах хэрэгтэй гэж. Яг үүнтэй адилхан хэрвээ бид үнэхээр 2018 оныг эзэн дотор өрөөгдсөн, эзэн дотор үнэхээр тэр ивэл бэлгсэн шин гайхамшигтай он жил байлгахыг хүсэж байгаа бол бид чуулганы бүтэц зохион байгуулалтанд өөрсдөө тэмүүлэн орж ирэх ёстой юм аа. Би нэгэн түүх ярил, нэгэн баян хүн байж голын эрэхт байдаг нэг хуучилсан торхонд амьдардаг хүүг харжээ. Тэр хүүгийн хувц сундар ноорсон. Тэгээ ядуу гудамжаар таниж эд юмс түүж хоолны үлдэгдлээр гол зогоож хүмүүсийн өгөх задгаа мөнгөөр арай их амьдарч байгааг тэр харсан байна. Нөгөө баян түүний гэртээ аваачаар үржилж авч өөрийнхөө хүүхэд болгохоор шийджээ. Тэгээд хүүг авч том байшинд дагуулж чив. Байшин үнэхээр том, олон өрөөтэй, гоёмсог, тансаг. Айн чичил чулгах хүү насандаа ч үзээгүй сайхан хувцас өмсөх болов. Өргөж авсан эцэг нь хүүг өөрийнхөө өрөөнд аваач танилцуулсан. Унтах орыг нь зааж өгсөн. Торгон бүтээлэгтэй, торгон ор хөнжлийн давуу, гайхамшигтай гоё гэрэлтүүлэг эд зүйлс. Нөгөө хүү тэрийг хараад алмаарч гайхсан байна. Тэгээд тэр хүү өрөөндөө унтсан. Өглөө хаалгын тогшоод айлын зарц. Өглөөний цайгаа уугаарай та гэж. Нөгөө хүү босоод ирсэн. Өмнө хизээж идэж байгаагүй, хизээж харж байгаагүй тансаг зоогийн ширээ. Тэгээ нөгөөдхийг идэж ууж баярлаж ямар гоё юм бэ? Яасан сайхан юм бэ? Нэгэн өглөө айлын зарц хаалгын тогшоод эзэнтэн хоолой дээрээ гэж чимээ байсан. Дахин тогшиж чимээ байсан. Нөгөө зарц хаалга онгоолгоод орсон. Нөгөө хүүгийн өмсөжсэн үн цэнтэй гой хувцсыг газар шалан дээр тайлан хийсэн байсан. Түүний хувьд тэр амьдрал хэцүү байсан байна. Тийм учраас тэр хүү юу хийсэн бэ гэвэл хуучин хувцас өмсөөд голын эрэхт байдаг хуучин муу торхондоо буцаж амьдрахаар явсан байна. Яагаад гэвэл түүнд энэ сайн сайхан амьдралаар амьдрах хүсэл тэмүүлэл дутагдсан. Хүсэл тэмүүлэл дутагдсан. Заримдаа христч хүмүүс бидний хувьд бид Бурхны хүүхэд болж яг л энэ тансаг сайхан амьдрал мэд зөв сүнслэг эрүүл дүүрэн амьдралд ирдэг. Харин бид энэ амьдралд ирэх үед бид нар яадаг вэ гэхээр өмнөх амьдрал илүү дээр байсан юм шиг бодол бидэнд төрдөг. Тийм биш гэж үү? Би цэргийн халагдаж ирсэн элчүүдтэй ярих үед цэрэгт яваад ирсэн элчүүдтэй цэргийн амьдралын тухай ярих үед тэд нар яадаг вэ? Яадаг вэ? Тийм яриа сонсч ирсэн үү та? Зогсдгүй те. Элчүүд нэрээ тэгчж байсан, ингэч байсан. Манай нэг оротко тэгсэн чинь тэгээд нэг хэвээр нэрээ шуурглаа, салхилаа, тэгж зодоол, тэгж шанаадуулаад. Тэгээд нөгөө нэг хүнд хэцүү үеийг өөрийнхөө эр бяраараа даван туулж гарсан тухайгаа сайхан ярьдаг. Яг бодит амьдрал дээр тэр цэрэгт байсан цаг үеуд нь тийм гоё байсан уу гэвэл үгүй.
Харин одоо тэр бүх зүйлсийг даван туулаад гарчихсан, өнгөрчихсөн дурсамж болон яригдж байгаа учраас тэр үе сайхан байсан юм шиг бодож байгаа. Та ч гэсэн бас амьдралаа эргэн бодох үед хүүхэд байх сайхан байжээ. Хичнээн тийм байсан ч гэсэн гэж ярьдгүү гэж үү? Тэгэхээр бидний дурсамж яадаг вэ гэвэл дурсамж дандаа сайн сайхнаар бидэнд үлддэг. Тийм учраас бид нар бодохдоо тэгэхэд гоё байжээ. Солонгост ажиллаж исэн үе гоё байжээ. Германд байсан үе гоё байжээ. Зах зээлээс өмнөх үе гоё байжээ. Яагаад дурсамж дандаа сайхан үеуд нь хүнд үлддэг. Тэгээ Христийн амьдралаар, итгэгч хүний амьдралаар бид амьдарч явах үед бид яадаг вэ гэхээр одоо энэ амьдарч байгаа амьдрал зовлонтой, чимшиг, утгагүй, чимшиг, ядаргаатай, чимшиг санагдаж эхэлнэ. Тэгэнгүүт нөгөө нэг урд амьдралдаа зовж исэн зовлонгууд дурсагдан бодогдох үед нэх гоё байсан юм шиг бодогдож эхэлдэг. Тэгэнгүүт тэнд гоё байжээ. Өстө явъя гэсэн үедээ яваал. Тгий гэсэн үедээ тэгээл. Дурсамжууд дандаа сайхныг л хэцүү үеийг хүртэл сайхан байсан юм шигээр дурсдаг байхгүй. Тийм учраас ийм зүйл бүүм эхлэгд. Энэ хүүж гисэн сайн сайхан амьдралд тэр элбэг дүүрэн баян өглөө босоод юу идэх вэ гэж бодохгүй, даарахгүй, өлсөхгүй энэ амьдралд тэр өөдөж гисэн. Өстө өмнөх амьдрал гоё байжээ. Тэгээ нөгөө нөхөр хуучин амьдрал руугаа явж байна. Тэгвэл би өнөөдөр та бүхэнд хэлье. Бидний амьдралд мөрөөдөл тэмүүлэл хэрэгтэй. Сайн сайхан зөв, сүнслэг, бурханлаг, эзэн дотор өрөөгдсөн энэ амьдралаар амьдрах хүсэл тэмүүлэл бидэнд хэрэгтэй. Бид нар бодохдоо Есүст итгэх байхад хиймж гоё байж дээ. Сайхан хүссэн үедээ уугаал. Тэгээл. Гим нүгэлт амьдрал сайхан юм шиг төсөөлөлд, мөрөөдөлд, дурсамжид байх болно. Гэхдээ бид итгэгч хүний амьдралаар амьдрах шийдвэр гаргаж үүний төлөө зүтгэхгүй юм бол, тэмүүлэхгүй юм бол бидний амьдрал утга учиргүй хэвээр байх болно гэж. Нэг л мэдхэд 17 он өнгөрсөн шиг нэг л мэдхэд 18, 19, 20 онууд өнгөрөх болно. Тийм учраас би та бүгдийн амьдралд өнөөдөр Бурхны хайраас болж шинэ хүсэл тэмүүлэл, шинэ мөрөөдөл бий болох болтугай гэж өрөөж байна. Үүний тулд нэг номер таны хийх зүйл та чуулганы бүтцэд захирагдах, тэр бүтцэд нийлэх, нийцвэх энэ шийдвэр гаргах явдал юм а. Хэрвээ та эсийн бүлэгт хамрагддаггүй бол, хэрвээ та энэ цуглааны шинэ багийн сургалтанд хамрагдаагүй явж байгаа бол би танд хэлье. Та их л шинэ багт хамрагдаж эхэл. Та эсийн бүлэгт хамрагдаж эхэл. Тэгхгүйгээр та амьдралдаа ялгуулсан, элбэг дүүрэн, баян тансаг, утга учиртай дүүрэн амьдрал бий болно гэж хоосон мөрөөдгөл болно. Тийм учраас чуулганы бүтцийг хүндэтгэж чуулганд нэгдээсэй гэж би таныг уриалж байна. Тэгвэл бидний амьдрал эзний ивэл дотор дүүргэгдэх болно. Хайр бол Бурханаас урсан гардаг. Биднээс биш, Бурханаас. Хайр бол Бурханы өөрийнхөө мөн чанар. 2018 он та Бурханы хайрыг зүрх сэтгэлдээ хүлээн авсан. Бурханы хайр таны дотроос булаг мэт ундран гардаг. Тийм хүн, тийм он байх болтугай гэж би ерөмөр байна. Тэгвэл яаж энэ хайр бидний дотор байгаа? Энэ хайр бидрээс ундран гарчийн гэдгийг бид нэгтлэн тодорхойлох юм бэ гэвэл нэгдүгээрт та чуулганыхаа бүтцэд хамрагдсанаар, хоёрдугаарт та хажуудаа сууж байгаа. Нэг гэрд амьдарч байгаа тэр хүмүүсээ хайрласнаар. Тэднийг хайрлна гэдэг бол та тэдний төлөө өөрөөсөө золиос гаргана гэсэн үг шүү дээ. Та тэдний төлөө өөрөөсөө хичээл зүтгэл гаргана гэсэн үг. Ингэж байж л энэ Бурханы хайр таны дотор байгаа гэдгийг илчлэн харах боломжтой болно гэсэн. Би маш олон зүйлийг ярьлаа. Биш тэмдэглэж авсан хүмүүст хэрэгжүүлэх боломжууд нь байгаа бах. Гэхдээ биш тэмдэглэж аваагүй ч гэсэн би хоёр зүйлийг чухалчлан загч байгаа тийм ээ. Мөрөөдөлтөд тэмүүлэлтэй бай. Үүний тулд чуулганыхаа бүтцэд ор бие биеэ хайр. Цөмөр хамтдаа залбирая.